За бүгдийн амгалан ялтгая. За бид нар тонгийн Ubal эдбэрэнwa уншиж байгаад шаван дондомдуу ёба метавартаа л гэдэг. За дондомдуу ёд гүнзүвдүү ёд мэд тийм ээ. Дондомдуу ёд мэд гэдгийг бол яриад эхэлсэн байгаа. За түрүүний хичээлийн төгсгөл дээр шаван дондомдуу ёба метавартал тэг гүнзүвдүү ёбэж дэртэл жумцундан намдаг нига гүнзүвдүү ёбэж гэсэн тийм. За жумцундан намдаг бол шева шаван юм ба. Тэгээд жумцундан намдаг нига гүнзүвдүү ёбэж ирдэ дуал жумцун гүнзүвдүү ёвор жодван ам дон домбор ёдвор жа шена марева гүнзүвдүү ёдвор жодва жао шевадан намбар догва гүнзүвдүү ёдвор жодван ам дон домбор ёдвор жа шена марева гүнзүвдүү ёдвор жодвор жао гэд. За дүйн лун татаад жумцунд намбар догва хоёр бол гүнзүвдүү ёд юм уу дондомдуу ёд юм уу гэсэн хоёулын дээр нь гүнзүвдүү ёдоо гэд хариулсан байсан тийм ээ. За тэгсэн аранлог бол чаваа мачоо гэсэн тийм ээ. Хэдийгээр дуваад тэгж айлцсан байлаа гэд жумцун гүнзүү хоёр бол нэг өсөндөө шаваан бол гүнзүвдүү ёо мачваа гэсэн. За тэгээд дүйн лун бол юу гэсэн утгатай ингээд ди дон омбор жодвын цэг янаас үжирвэн овоодан тийм ээ. За миндан да танит дагви нгово буюу бумба гава лаасуба мөн намдуг хоёр бол намдуг гэдэг нь бол бумба зэмбийн догва гава зэмбийн догва. За дэнио гүна нёмон живи ширж урвадан танит догвын цангман ширж урва учраас гүнзүвдүү ёдвор шажжис танитжи вангийн шагви гүнзүвдүү ёдвор мишэвэж гэсэн тийм ээ. За нэг талаасаа бол нэгдүгээр учир шалтгаан нь бол нёмон живийн ширж урва болдог. Энэ хоёр маань тийм ээ. Энэ омбор жодвын цэг янаас үжирвэн овоо бумба гавалаасуба мөн намдуг буюу тэгээ бумба зэмбийн догва хоёр бол нёмон живийн ши болж идэг. Нисванис төрхийн суур болж идэг. Таны догвын цаман ширж урва тийм ээ. Нэр томьёо зүүхийн одоо бас суур болж идэг. Учраас гүнзүвдүү ёд гэж номлосон болохоос биш танижи вангийн шагви гүнзүв бол бишээ. Танижи вангийн шагви гүнзүв гэж бол хэлээгүй. Тэгэхээр бол энэ таны догвын шир зүвийн гүнзүв гэх танижи вангийн шагви гүнзүвдүү ёд мэд гэх ийм хоёр гүнзүв бол ялгаатай юм гэдэг. За ийм юм бол яриад түрүү 7 хоногт бол хичээл завсарласан. За өнөөдөр бол мөн үргэлжлүүлээд ян хонаарэ шаван дондомдуу мэвар таал гэж. За шаван бол дондомдуу байдгүй маа. За хажиг бол ингээ үргэлжлүүлээд яриад явж байгаа шүү дээ тийм ээ. Шаван дондомдуу мэвартал уйталайс. За уйтад юу гэж хэлэхээр дондон товдон дуаны дондом намба сүмдудоод гэж. За уйтад байгаа үг юу гэж хэлэхээр дон мөн тов дува гэдэг ийм гурван зүйл ярьж байгаа. Энэ гурван зүйл бол дондом намба сүмдудоод гэж. За энэ дон дамбар дува, това дон дамбар дува дон дамбар дува гэсэн ийм маягтай ийм гурван үг л дээ. За энэ дон гэдэг нь юу хэлж байгаа, това гэдэг нь юу хэлж байгаа гэдэг нь одоо ингээд үргэлжлээд залгаад гарах юм. За тэгээд хажиг бол одоо юу гэж шаван дондомдуу мэдээ. Уйтад бол дондон това дува бол дондом намба сүмдудод гэсэн байна. Жэс сумба даржин дондом сүмбу гандуям мадубэж гэж. Тэр таал дэ шаваныг хэлж байгаа тийм шаван дэ гэдэг дээр шаван дон дамбар ян мадуб това дон дамбар ям мадуб дува дон дамбар ям мадубэж. Дэсум рембашин. За дэсум рембашин гэдэг нь энэ дон тов дува гэсэн энэ гурав бол одоо ингээд яг тэр дараалалаараа бол юу гэсэн үг гэхээр эхнийх нь бол дон гэдэг нь дон дамбар мадува гэдэг нь юу гэж хэлж байгаа юм гэхээр
намдаггийн мегва дан гэж. Намдаггийн мегва. Дон гэдэг нь ямар утгыг хэлж байгаа гэхээр намдаггийн мегва буюу пагуй нэмшиг ишээгийн мегва. Пагуй нэмшиг ишээж мегва тийм ээ. Тэгмэн пагва, тэгчин пагуийн нэг өсөндөө тонлом товолсон тонломбын одоо жүжийн одоо барчин мяламжийн нямшиг ишээгийн мегва гэсэн санаа тийм ээ. Намдаг ламжийн мегва. Нянда тэр това гэдэг нь бол няндаг хэлж байгаа. Пагуй нямшиг лажог гэдэг нь дуа. Дуа гэдэг нь пагуй нямшиг ишээ гэх. Энэ намдаггийн мегва гэдэг нь бол энэ пагуй нямшиг ишээжи мегва хэлж байгаа. Мегва. Нэг өсөндөө гомжаан юл, гомжаан зов тийм ээ. Тэрийг хэлж байгаа. Дуа гэдэг нь бол пагуй нямшиг ишээ өөрийг хэлж байгаа. За пагуй нямшиг ишээлэ жогва гаашиг. Шаван дэсүм гандуям матубэж. Шаван бол намдаггийн мегвач биш, няндайч биш, пагуй нямшиг бишээ. Энэ гурвын алинд нь ч бол одоо алимч биш юм а гэсэн маягаар тий. Матубэж шана. Зави танжуурлаа мачувдэ гэж. Зави танжуурлаа мачувдэ гэдэг нь шаванд хэдийгээр уйтаад ингэж айлцсан байлаач гисэн дондон тава дуаны дондом намба сүмдуудад гисэн байлаач гисэн шаван болвол дон дамбар мадуви мачва гэж хэлж байгаа. Дон дамбар мадуви мачва. За яг тэгвэл шаван дондом сүмбүү дэдэр мадувжан гэж. Шаван болвол хэдийгээр уйтаад айлцсан дондом намба сүмд бол одоо бүтээгүй байлаач гэсэн тийм ээ. Уйтаад айлцсан дон дамба гурван зүйл гэж байна тийм ээ. Тэр шаван болвол уйтаад айлцсан дагуух дон товдон дуа тэр дон дамбар мадуа байлаач гэсэн тааничи вангийн шагва зам маямбын дондом дэр дүбээж гэж. Тааничи вангийн шагва зам гэж үг байна шүү. Одоо энэ Сямзамбын ёсон дэрж байгаа шүү дээ тийм ээ. Танжирын ёс биш. Тэгэхээр бол тааничи вангийн шагва зам маямбын дондомдуу бол дуа юм а гэж. Дондомдуу дуа юм а гэж. Тийм ээ. Тааничи вангийн шагва зам маямбын. Ума танжирын ёсонд бол чö тамжид тааничи вангийн шагва зам ин тийм ээ. Тааничи вангийн шагва зам ин. Сямзамбын ёсонд бол шаван бол тааничи вангийн шагва зам маямбын дон дамбар дуа ин гэж хэлдэг байна. За одоо хонш уншихаар өшөө тодорхой болно. Үргэлжлүүлээд ярьж байна. Хоноор шаван дондом чиманису мадувжанс. Дондом чиманису мадувжан гэдэг нь нөгөө юу шүү дээ тий. Товдан дуа буюу нянда пагуй нямшиг ишээ болвол бишээ гэдэг дээр бол санал нийлж байна тийм ээ. Нянда бол биш мэдээж нянда яаж байх вэ тийм ээ. Нянда гэдэг чинь тарваг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тарва. Пагуй нямшиг ишээ бол биш. Тэгэхээр одоо хамгийн нэгдүгээрх нь бол юу вэ? Намдаггийн мегва гэсэн шүү дээ. Намдаггийн мегва гэж тий. За юу гэж байна? Хоноор шаван дондом чиманису мадувжан дамбу нямшиг ишээжи юлду дуа яноо шина гэж. За тэгэхээр хажиг бодож байгаа байхгүй. За бид нар энэ тухай барчин жодон таажид дээр бас ярьж байсан тийм ээ. Нөгөө хоосон чанар гэдэг чинь өөрөө ямар нэгэн донши чөжинжи дэнд тавьж байгаа тийм. Жишээ нь бомбидингийн бомбын хоосон чанарч байдаг юм уу? Гавын хоосон чанар. Бомбын хоосон чанарыг бясалгахаар чөжин бомбыг ч гэсэн бас бясалгах ёстой юм биш үү гэдэг ийм бол эргэлзээ бол төрөх магадлал бол маш өндөр байгаа тийм ээ. Чөжин шаванлаа миг гойбэс гэд гарсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо энэ хажиг бол яг л тэр дагуу. Шаван дондом чиманису мадувжан дамбу нямшиг ишээжи юл. Нямшиг ишээ гэдэг чинь хоосон чанарыг одоо бясалгасан тэгш агуулan бясалгаж байгаа ийм үе. Тийм ээ. Тэгэхээр нямшиг ишээгийн үед бол гүнзүвийн наваа байхгүй. Нянан нуа гүнзүвийн наваа байхгүй. Ийм үед бол бясалгаж байгаа нямшиг ишээ нь бясалгагдахуун болсон хоосон чанар хоёр бол усан дээр ус исэн шиг ялгаагүй болж
ингэж бясалгаж байгаа ийм үе. Бясалгаж байгаа одоо хүний байдаг юм уу, тэр бодгаалын тэр одоо нямшиг ишээ буюу тэр хоосон чанарыг таньж мэдж байгаа оюун ухаанд бол хоосон чанараас өөр ямар ч үзэгдэл байхгүй. Жишээ нь бомбын энгийн хоосон чанар бясалгаж ялаа гэж бодоход тэр хоосон чанар нь бясалгахдахаас биш чойжин бомбаа бол үзэгдэхгүй. Тэр битгий хэл бодисатва одоо их хөлгөний замаар орсон бодисатва тэгчин тонломбаа бол хоосон чанарыг бясалгаад одоо пагуй нямшиг ишээгээр одоо хоосон чанарт одоо тэгш агуулan бясалгаж байлаа гэж бодоход тэр үеийн бодисатын сэтгэлч байхгүй. Тийм үе. Тийм ээ. Хоосон чанарыг бясалгаж байгаа оюун нь бясалгахгүй болсон хоосон чанар нь хоёр нь бол усан дээр усын шин шиг ийм болж байгаа ийм үе. Хажиг бол юу гэж бодож ийн гэхээр бомбын хоосон чанарыг бясалгаж байгаа бол чойжин бомбаач гэсэн бас тэр оюун ухаанд бол одоо хоосон чанарыг бясалгаж байгаа бомбын хоосон чанарыг бясалгаж байгаа оюун ухаанд бол тэр чойжин бомбаач гэсэн бас одоо орж ирэх тэр бас бясалгахгүй болж явах хэвээр гэж ингэж бас бодож байгаа ийм эргэлзээ төрж байгаа. Эргэлзээ юу ах вэ? Ингэж бодож байгаа тийм ээ. За дондом чимааны суу мадавчан дамбуу нямшиг ишээжи юлдүү дүүа яно гэж. Нямшиг ишээжи юл бол зөвхөн донёд хоноо байх хэвээр байтал шаваан бас орж тийм ээ. Тэр нямшиг ишээгийн юл болно гэж. Нямшиг ишээгийн юл буюу нэг гэсэндээ тэр одоо тэр бясалгаж байгаа тэр гомжаан юл болно гэж бодож байгаа хгүй. Дүүо шина дэ мэтэ бартаал гэж. Аранлуг бол дэ мэтэ бартал цанид сүмжи наана ёндув жигбүү гэж байгаа. Цанид сүм гэдэг маань шаваан, гүндэг, ёндув байгаа шүү дээ. Энэ гурвын дотроос зөвхөн ёндув буюу хоосон чанар л жигбүү гэж байгаа. Цор ганц хоосон чанар л пагуй нямшиг ишээжи юлдүдүвээч гэж. Пагуй нямшиг ешэ гэж байгаа. Энэ ешэ бол лам шүү дээ. Лам чимба. Тэгэхээр зөвхөн хоосон чанар л цанид сүмж дотроос бол зөвхөн хоосон чанар пагуй нямшиг ишээжи юл юм гэж. Юлдүдүв. Дэртал уйтаалаа гэж. За өдөөс нь уйтаг юм. Намдаг жодюл намнидэ жигбүү хонор жодваин гэж. Намдаг ламжи мигва. За энэ намдаг жодюл гэдгийг бас өөр бас янзаар бас тайлбарлаад байдаг би. Тэгэхээр намдаг ламжи мигва намбани байна гэж. Намдаг лам бол ламжи миг намдаг лам өөрөө хоёр байна гэж. Бас яг нэг янзын тайлбар шүү. За нэг янз. Ерөнхийдөө ихэнх одоо аранлаг энэ төр барьдаг тайлбар. Тэр нь юу гэхээр намбар доггийн жодюл намбани гэдэг нь тэгчин тэгмэн хоёр байна гэж. Тэгчин тэгмэн. Тийм ээ? Одоо пагуй нямшиг ишээ бол тэгчин тэгмэн хоёр хоёуланд нь байгаа тийм ээ? Тэгчин тонломоос дээш яриа шүү дээ. Тэгчин тонлом, тэгмэн тонлом. Тэгээд тонлом барчин мялам болвол яг одоо донёдлаа зээжигдүү нямбар шагуй нямшиг ишээ онд жүрэлцсэн байгаа үе. Тэгэхээр энэ бол тэгчин тэгмэн хоёр байна. Жигбүү хонор жодваин гэдэг нь энэ хоёр тэгчин тэгмэнгийн тонлом барчин мяламын одоо юл болсон гомжаан юл нямшиг ишээжи мигва нямшиг ишээгийн юл бол жигбүү хоноо юм а. Жигбүү хонор жодваин гэж. Жигбүү хоноо нь юу ах вэ? Ёндув жигбүү юм аа л гэж хэлдэг. Ёндув жигбүү юм аа. Шебадан дийн дэлбэрэнд тийм ээ дийн дэлбэр гэдэг нь одоо энэ уйтагийн тайлбарт бол ёнсу дүвийн овооны дүү жоддоо гэж. Ёнсу дүвийн овооны дүү жоддоо гэдэг нь ёндув дондомбон овооны мэба буюу ёнсу дүү ёндвыг хэлж байгаамаа гэж. Ёнсу дүвийн овооны дүү жоддоо. Овооны шэний намбар дагвын ешэ намба нижи юл майно гэж. Овооны шэний гэдэг нь овооны мэба намба сүмбү бусад хоёр нь буюу шаваан гүндэг хоёр бол намбар дагвын ишээжийн ишээ намба ни гэж. Намба ни гэдэг нь бол одоо намбар дагвын ишээ, намбар дагвын лам гэсэн санаа шүү дээ тийм ээ. Намбар дагвын лам одоо тонломоос дэш пагвын лам учраас паглам учраас намбар дагвын лам, намбар дагвын ишээ, пагвын ишээ гэж хэлээд байхгүй юу. Тэгэхээр намбар дагвын лам болвол пагвын лам болвол хоёр одоо байдалтай байдгаа.
намбаний буюу тэгчин намбар дагвын ишээ, тэгмэн намбар дагвын ишээ тийм ээ. Нэгсэндөө тэгмэн баглам, тэгчин баглам гэсэн намбаний байна. Энэ хоёрын юл майно гэж. Юу? Овооны жишээний гэж. Шаваан гүндэг болвол тэр тэгмэнч бай, тэгчингийнхэн ч альныхан ч одоо намбар дагвын юл маян юм шүү гэж. Жишээс юм бээч. Хэмээн зарлигласан гэж. За тэгсэн хажиг бас өдөс. Дэла хоноор. Шаваан пагвын нэмшиг ишээж юлдүү дүүр таал гэж. За шаваан бол пагвын нэмшиг ишээгийн юл болноо. Яагаад үг гэхээр пагвын нэмшиг ишээ нийт дийн юлдүү дүүвэж гэж. За энэ тун одоо сайн анхаарах ёстой зүйл одоо эндээс эхэлж байгаа шүү. Энэ бас нэг маш сонирхолтой юм ярих гэдэг. Пагвын ишээ өөрөө пагвын нэмшиг ишээгийн юл болно гэж хэлдэг. Одоо энэ Сэмзэнби ёс шүү дээ. Сэмзэнби ёс. Яагаад үг гэхээр пагвын нэмшиг ишээ өөрөө шүү. Хоосон чанарыг бясалгаж байгаа тэр бэлгүүн өөрөө хоосон чанарыг бясалгаж байгаа тэр бэлгүүнийхээ юу болно гэж. Юл буюу одоо тэр мегва болно гэж ингэж хэлдэг. За яагаад үг гэхээр пагвын нэмшиг ишээжис пагвын нэмшиг ишээ өөрөө пагвын нэмшиг ишээ бээр пагвын нэмшиг ишээ дүү бичэр. Пагвын нэмшиг ишээ дүү бичэр. Пагвын нэмшиг ишээжис пагвын нэмшиг ишээ дүү бээчэр гэж байгаа. За энэ юу гэсэн үг гэхээр пагвын нэмшиг ишээ бээр өөрөө пагвын нэмшиг ишээг доголно гэсэн санаа. Онж таньж мэднэ гэсэн санаа. Энэ дүүва гэдэг нь ишээ дүүва гэдэг нь пагвын нэмшиг ишээ тэрийг доголно гэсэн санаа. Тэгэхээр пагвын нэмшиг ишээ бээр пагвын нэмшиг ишээгээ доголно гэсэн. Нэгсэндээ өөрөө өөрийгөө доголно гэсэн санаа тийм ээ. Өөрөө өөрийгөө. Яагаад үг гэхээр одоо хажгийн бодож байгаа гол санаа нь болохоор юу гэхээр дэр тал пагвын нэмшиг ишээ нёнжижин раргис дэдүвичэр гэж. Шэна мачаа гэж. За пагвын нэмшиг ишээ нямс нёнжижин рарг. За Сэмзэнби ёсонд бол рарг гэдгийг бол хүлээн зөвшөөрдөг. Рарг гэдэг зүйл бол байгаа гэж. Рарг гэдэг бол юу гэхээр зэнэм раргийн цанаа тийм зэнэм. Зэнэм раргийн цанаа. За раргийн тухай бол бид нар нодлон лойрог дээр бол зөндөө ярьсан шүү дээ. Лойрог дээр тийм ээ. Рарг гэдэг бол одоо санаж байгаа бол оюун ухаан одоо бид нар бомбыг харж за нэг ширээ миний нүдний мэдэл бол ширээг харлаа тийм ээ. Ширээг харлаа. Тэр ширээ харж байгаа нүдний мэдрэлийг мэдж байгаа бас нэг оюун ухаан баггүй. Рарг гэдэг. Нэгсэндээ дотоод оюун ухааныг ингээд таньж мэдж идэг ийм оюун ухааныг ран ригва буюу рарг гэж. Зэмби нам. Зинам раргийн цанд ч тийм ээ. Тэгэхээр оюун ухааныг өөрийг нь мэдж байгаа ийм оюун ухаан. Тэгээ Сэмзэнби ёсонд бол жишээ нь би өчигдөр би одоо юу гэдгийг ширээ харсан, өчтөр би сандал харсан гэдгээ би өнөөдөр санаж байгаа. Тэр юуны хүчээр тийг санаад байгаа юм бэ гэхээр Сэмзэнби ёсонд бол раргийн хүчээр юм а гэж. Нүдэрээ миний нүд ширээ харсныг мэдж байгаа оюун ухаан бас нэг тийм оюун ухаан буюу рарг байгаа учраас түүний хүчээр өнөөдөр би өчтөр ширээ харснаа санаж байгаа маа гэж. Тэгэхээр хоосон чанарыг мэдж байгаа пагвын нэмшиг ишээ чинь хоосон чанарыг бол ингээд таньж мэдж байгаа тийм ээ доголж байгаа. Хоосон чанарыг мэдж байгаа пагвын нэмшиг ишээг түүнийг мэдж байгаа рарг бас байх. Рарг байна. Тэгэхээр тэр рарг нь пагвын нэмшиг ишээгээ доголж байгаа юм аа гэж. Тэгээ энэ өшөө цааш нь бодох юм бол түрүү нь хэлсэн тийм ээ нэмшиг ишээ хоосон чанарыг мэдж байгаа доголж байгаа хоосон чанар нь тэр таньж мэдж байгаа оюун ухаан болсон пагвын нэмшиг ишээ хоёр бол усан дээр усан шин шиг ялгаагүй гэж. Тэгэхээр түүнийг мэдж байгаа рарг гэдэг маань рарг пагвын нэмшиг ишээ нямс нёнжижин рарг бол пагвын нэмшиг ишээгч доголж байгаа. Пагвын нэмшиг ишээ нь өөрөө хоосон чанартай ялгалгүй болсон учраас бас хоосон чанарыг доголж байгаа юм шиг болж ирж байгаа байхгүй юу?
За цааш нарыг тийм ээ. За тэгэхээр аранлаг бол мачив гэж. Павгийн нэмшиг ишээгийн нямс нёнжижийн раараг бол павгийн нэмшиг ишээг доголж байгаа юу? Доголж байгаа. Гэхдээ павгийн нэмшиг ишээгийн юл бишээ гэж хэлдэг байна. Юл нь бол бишээ. Мигвийн юл бол бишээ. Тэ мигвийн юл юм бэ мачив. Юл дүдүү мачив гэж хэлгээд байна шүү дээ. Павгийн нэмшиг ишээ нямс нёнжижийн раараг гис павгийн нэмшиг ишээ дөвна догна павгийн нэмшиг ишээжис павгийн нэмшиг ишээжи юл юм бэ мачав гэж хэлж шүү дээ тийм ээ. Мачивдэ за цааш нарыг. Мачивдэ павгийн нэмшиг ишээ нид ишээ ранижийн юл яна дэ дэла дөдэ дэ хонааны догуй ишээсү сунгой дэ сонна ишээ нид дондом дэмбэр талви жон ёвэж гэж. Тийм бооз. Тэр юу гэж вэ? Павгийн нямшиг ишээ нид ишээ ранижи юл яна гэж. Павгийн нямшиг ишээ өөрийнхөө юл болчих юм болвол тийм ээ павгийн нямшиг ишээ чинь доголж байгаа тэр одоо павгийн нямшиг ишээ дээр харгалзаад өөрөө дэ хоноонид буюу дэ хоноонид гэх чинь донид гэсэнтэй ялгааг үнийг утгатай шүү дээ. Тэгэхээр дэла дойдэ гэдэг нь павгийн нямшиг ишээла дойдэ гэдэг нь павгийн нямшиг ишээтэй харгалзаад дэ хоноонид догуй ишээсү сонгой. Тийм ээ? Хоосон чанарыг таньж мэдсэн бэлгүүн болох шаардлагатай. Ер нь одоо өшөөл авшруулаад ярих юм бол хоосон чанар мөн үү биш үү гэдгийг нэг одоо шалгуур нь юу вэ гэхээр хоосон чанар мөн үү биш үү гэдгийг шалгуур нь юу вэ гэхээр тэр зүйлийг павгийн нэмшиг ишээ доголж гин үгүй юу гэдгээр нь нэг шалгуур тавьдаг. Хэрвээ павгийн нэмшиг ишээгийн юл болж байгаа павгийн нэмшиг ишээ түүнийг доголж байгаа юм бол тэр хоосон чанар мөн. Тэгэхээр павгийн нямшиг ишээ өөрөө павгийн нямшиг ишээгийн юл болчих юм бол тэр нямшиг ишээла дойдэ дэ хонооны догуй ишээсү сонгой. Хэрвээ дэ хонооны догуй ишээ болчих юм бол ишээ өөрөө дондом дэмба буюу хоосон чанар болох. Ийм гин байна гэж. Ерөөсөө павгийн нямшиг ишээ бол зөвхөн хоосон чанарыг л доголдог. Өөр юм доголохгүй л гэсэн үг. Тийм ээ? Доглоно гэдэг маань онж таньж мэднэ гэсэн үг. Павгийн нямшиг ишээ бол ишээгийн одоо юл буюу тэр анхаарал хандуулж бяцлаглалын одоо орон болсон бяцлах туун нь бол зөвхөн хоосон чанар л байдаг. Хоосон чанар л байдаг. Тэгэхээр өөр зүйл байхгүй нэ штэ. Павгийн нямшиг ишээ бол хоосон чанарыг л одоо бид нар ширээ сандал харж байгаа шиг хоосон чанарыг харж байгаа, бяцлагж байгаа ийм оюун ухаан. Тэр оюун ухаан өөрөө павгийн нямшиг ишээг таньж мэдж байгаа гिचх юм болвол тэр ишээ чинь өөрөө хоосон чанар болох аюул байна гэж. Яагаад гэвэл павгийн нямшиг ишээ чинь тэрийг доглоод байна шүү дээ. Тэрийг онж таньж мэдээд байна шүү дээ гэж. Павгийн нямшиг ишээл доголж л байгаа бол тэр хоосон чанар л гэсэн. За дахиад хардаа. Мачивдэ павгийн нямшиг ишээ нид ишээ ранижи юл яна дэ дэла дойдэ дэ хонооны догуй ишээшү сонгой. Дэ сонна ишээ нид дондом дэмбэр талвин жон явж. Нэгсэндээ ишээ нид тэ павгийн нямшиг ишээ бол дондом дэмба буюу домбонид имбэр талвин жон явж. Она ийм жон байна гэж. Она ишээ нёнжиж раарагла цүнсөө шина мэдсүндэ гэж. Тэгэхээр павгийн нямшиг ишээ нёнжиж раараг бол байгаа юу байгаа. Тэр раараг чинь павгийн нямшиг ишээг доголж байгаа шүү дээ. Павгийн нямшиг ишээ нь бол хоосон чанартай ялгаагүй болцсон ийм одоо ийм байдалтай байж байгаа шүү дээ. Тийм ээ. Мэдсүн
цүнсөө шинэ мэдсүнд тэр бол энэ адилгүймаа гэж. Павын нэмшиг ишээ нёнжиж раараг бол павын нэмшиг ишээг доголж байгаа. Тэр доголж байгааг нь павын нэмшиг ишээ буцаагаад бол доголж байгаа биш байхгүй юу? Доголж байгаа биш. Мэдсүндээ гэж. Мэдсүндээ раараг динэд ишээ жигбүү динэдлаа гэж. Ишээ жигбүү динэдлаа. Ишээ жигбүү гэдэг нь зөвхөн тэр нэмшиг ишээгээл тэ павын нэмшиг ишээ түүндэл бол яах вэ? Нянан нүүи нёва салирг зам юм би чирэг гэж. Нянан нүүа гэж. Хоёр үзэгдэл бол байхгүй. Хоёр үзэгдэл гэдэг нь юу гэлж байгаа гэхээр одоо энгийн гүнзүүийн наваа тийм ээ гүнзүүийн наваа байхгүй. Зөвхөн дон дамбын наваа байгаа. Тэгэхээр хоёр үзэгдэл байхгүй гэдэг нь бол нэг нь л байгаа гэсэн санаа тийм. Хоёр дахь тэр үзэгдэл буюу одоо бомбын хоосон чанарыг бясалгаж ийлаа гэхэд бомб нь бол үзэгдэхгүй байхгүй. Тэгэхээр одоо гүнзэв буюу одоо тэр харьцангуй гэх юм уу тийм ээ янгуух гэх юм уу тийм зүйлс нь бол тэр павын нэмшиг ишээд бол үзэгдэхгүй. Нянан нүүа гэдэг. Зөвхөн ишээ жигбүүд энэ. Тэгэхээр нянан нүүа гэдэг нь бол тийм хоёр юм уу хоёр дахь гэх юм уу хоёр ч гэсэн болно хоёр дахь ч гэсэн болно. Зөвхөн нэг зүйл үзэгдэж байгаа бол нянан нүүа гэж хэлж байгаа. Тэгэхээр павын нэмшиг ишээ нямс нёнжижийн раараг бол ишээ жигбүүдэнэд нянан нүүийн нёва салирг зам. Салирг гэдэг нь бол одоо оюун ухаан имбийн чаана тий шива имбийн чаана салши ригва шивийн цанид ч тий салши ригва зам юм гэж. Салши тэр ишээ жигбүү динэдла салби ригва зам төдийл юм гэж хэлэх гээд байна. Данжуул имби чирдэ данжуулээ дангил игшид юм бод тийм ээ. За тий нянан нүүа гэдгийг өөрөөр бол жанчижийн наваа гэдэг шүү дээ. Жанчигийн наваа буюу одоо distance англи хэлээр бол distance гэдэг тийм ээ. Нянан нүүа буюу жанчигийн наваа. За жанчигийн наваа монголоор юу гэж орчуулах юм бэ? Зөвхөн нэг зүйл үзэгдэж байгаа гэх юм уу? Эсвэл нөгөөх нь ингээд тасраад тэгээд үзэгдэж байгаа гэх юм уу? Жанчигийн наваа гэдэг тийм ээ. Тэгж орч. Нянан нүүа гэдэг чинь бол бас одоо хоёр дөхч үзэгдэхгүйгээр хоёр тийм юм байхгүй зөвхөн цор ганц юм зүйл үзэгдэх ийм байдлыг хэлж байгаа. Тийм ээ. Товчгондоо бол одоо хоосон чанарууд павын нэмшиг ишээ бол жишээ бас нянан нүүийн ишээ байхгүй. Нянан нүү павын нэмшиг ишээ хоосон чанарыг одоо тэгш агуулan бясалгаж байгаа павын нэмшиг ишээ бол нянан нүүийн ишээ. Яагаад нянан нүүа юм бэ гэхээр гүнзүүийн наваа байхгүй. Гүнзүүийн наваа буюу нэг ёсондоо бомбаг аваа тэргүүтэй юмнууд ерөөсөө үзэгдэхгүй. Тэр оюун ухаанд бол тийм үзэгдэл ерөөсөө урахгүй. Зөвхөн хоосон чанар л үзэгдэж байгаа. Тийм учраас тэр үе павын нэмшиг ишээд бол бодисатын сэтгэл байхгүй. Ягаад бодисатын сэтгэл байхгүй вэ? Бодисатын сэтгэл гэдэг чинь бол сэмжид мааны шамдунчир яндаг зүг би жанчив дуудгээд шамдун гэж хэлдүү хамаг амтны тусын тул тийм ээ бурхны хутгийг олъё гэсэн ийм бодолтой ийм сэтгэлтэй ийм сэтгэл байгаа шүү дээ. Бодисатын сэтгэл чинь. Тэгэхээр тэр бурхны хутгийг бурхны хутаг хамаг амтэн эдгээр чинь бүгд гүнзүүийн наваа. Тэгэхээр тэр бүгд ерөөсөө үзэгдэхгүй урахгүй байгаа. Тэр оюун ухаанд нь урахгүй байгаа. Тийм учраас тэр үеийн бодисадваад бодийн сэтгэл байхгүй гэж үздэг. Энэ бол банчин их чааны түмэн маянбын дамжаа шүү. Бусад их чаанууд бол бодисадва юм чинь бодисатын сэтгэл нь байгаа гэдэг. Гэхдээ яаж байгаа юм гэхээр баглаа нийлжийн зүйлдүү буюу одоо ийм унтаа байдалд байгаамаа гэж хэлж байгаа. Байх нь байгаа унтаа байдалд гэж. Одоо бусад сера ихчаа болоод гүнчи ихчаа болвол павын нэмшиг ишээ тийм ээ. Одоо тэгчин тонлон барчин мяланба болвол түүний сэтгэлд бол бодисатын сэтгэл байгаа гэдэг. Харин
банчин ихчээ бол ганцаараа тэгчин тонлон барчин мэлэн баад бол бодисатын сэтгэл байхгүй гэдэг. Ёна онжирдуу ёвийн чав гэдэг банчин түмэн маянбын дамжаа байна. Хэрвээ ямар нэгэн сэтгэл байгаал бол онжирдуу ёвийн чав ил болсон. Тийм ээ. Нэг өсөндөө уур байх юм бол ууралж ах хэвээр. Яг одоо би хангаа бол уурлаагүй байгаа учраас надад уур байхгүй байгаа гэж хэлдэг. Байхгүй байгаа. Тэгтээ багнсан юм уу? Багнаагүй. Тийм тэнийг бүр твцсэн юм уу? Үнс язоороос нь бүр ингээд нисванастай ингээ арилгацсан юм уу? Тэгээгүй. Гэхдээ одоо байхгүй байна. Ёна онжирдуу ёв чав. Ийм дамжаа байгаа шүү. Гэхдээ тэгээд тэгчин тонлоо одоо жишээ нь юу гэдгийг дүнгийн дамжаа аваад чөөж уурын сэтгэл явуулт юу жийчэр байхгүй. Уур бавын гансыг юм бүртэл гэвэл жийчэр. Уур багнаагүй. Мэвчэрнэ маач. Нөхцөл шалтгаан бүрдгээр ахаал гараад ирдэг. Тэгэхээр банчин их чанд бол тэр нямун бам мабан шидан майрагва дочиг аржил тийм ээ одоо шунал тачаал омог одоо энэ муу сэтгэлүүд бол бам мабан гэдэг чинь бол тэр заваадан жава савандан жава бам мабан хэлж байгаа болохоос ёд мэд төдийгөр бол хэлдэг юм бишээ гэж ингэж одоо найр хвчилж ингэж ялгаа гаргадаг. За тэгэхээр юу гэж пагвын нэмшиг ишийг нямс нөнжиж рараг бол адилгүй маа мицүндэ рараг динэд ишээ жигүү динэдла нянын нүвийн нёва салриг зам имбичэрдэ данжол лүгдээс сэмзэмбил лүгдэ ешэ буюу тэр лам тийм ээ ишээ лам рарагду шидбис гэж рарагду шидбис ишээжан юлду журоо нямна юл ганла дойнэ дэ хонаничин дон догвын юл дэла гомбис жоммето шэсүмбэч лүгдэ тийм ээ дангаал ихшид юм бүгийн лүм бол юу гэж лүгдэ ишээ буюу лам рарагду шэдбис ишээжан юлду журоо нямна асуулт асууж байна тийм ээ ишээ бол рараг юм аа пагвын нэмшиг ишээ бол рарагду шэдбис ишээжан юлду журоо гэж тэр пагвын нэмшиг ишээ ч гэсэн пагвын нэмшиг ишээгийн юл юмаа гэх юм уу гэж одоо асуух юм бол журоо нямна тэг химээвэс юл ганла дönэ дэ хона нижин дон догвын юл дэла гомбис жом мэдөө шээсэн бичэр. За энэний утгыг бол за ерөн ойлгож байгаа үстэй тий. Гол нь тэр доголж байгаа юл нь юу юм бэ гэдгээс харгалзнаа гэдэг шүү дээ. Тэр нь хоосон чанар байх юм бол тэр бол пагвын нэмшиг ишээ юм аа. За сүмдийн донлаа гэж. За энэ саяны Даниэл Лигшид Нямбугийн богдламын зохиосон Даниэл Лигшид Нямбугийн сая иш татсан энэ хэсгийн утгыг бол хажиг юу гэж ойлгосон гэхээр пагвын нэмшиг ишээ раничийн юл инжа юлжин уу маян гэсэн үг юм аа гэж ойлгосон. Шевадан ишээ раничийн юл ин хэдий тийм боловч юлжин уу маян гэж. Юлжин уу маян шевадан хажиг шеваина рангийн овуула рараг онсум имбийн чап ишээ шеваина тий шеваина гэдэг чинь пагвын нэмшиг ишээ байна уу бомба зэмбийн мигшээ байна уу бомцон догва байна уу аль нь ч байсан хамаагүй рангийн овуула рараг онсум имбийн чавж чадвин нgamala догши жүнсэд наян гэж юм тийм ээ догши жүнсэд наян гэдэг нь эхний хажгийн ярьж байгаад болвол бодох зүйл баг зэрэг байгаа боловч сүүлийн хажгийн хэлж байгаа болов те
Шиваина рангийн овуула арга онсон юм би чав гэдэг нь чима нямбар мянгоовын дам оо гэдэг. Одоо бүр сонсохоос зохисгүй тийм ээ. Ийм яриа байна гэж. Шал дими яриа гэсэн санаа. За тэр бол ойлгомжтой байна тийм. Шиваина рангийн овуула арга онсон юм би чав гэдэг чинь. Энийг бол одоо лойрог дээр бол ойлгомжтой байгаа шүү дээ тийм ээ. Шиваина рангийн овуулаар арга онсон юм би чав гэхэр чинь бүр гачин замаа алдсан юм болно үстэй. Тэгвэл одоо Жавын дагжис даам ярдгуур дугуйн живг чөөж живг тийм ээ. Жавын дагжис даам ярдгуур дугуйн живг чөөж онсом юм мартал. Шиваина рангийн овуулаар арга онсом юм би чав гэж. Тэ? Бумцан догооч чөөж онсом юм мартал. Ингээд тагслаа юм үстэй. Шиваина онсом юм би чав мартал. Тэгвэл Шива 2 дугаар хажгийн санаа бол одоо 2 дугаар хажигт бол тийм дагсал хийж болно үстэй. Шива энэ онсом юм би чавартал. Шива энэ догоо маян би чавартал. Онсмын цанд үлээ. Догоодан баралшин гэдэг чинь. Догоодан барал багсаа. За Сэмзэнби ёсонд бол догоодан баралшин багчиг данжунгэр ивга гэж тавьдаг. Тэгээ онсмын цанд. За жураг марава додоо бол онсмын цанд үлээ. Догоодан баралшин матлвэр ивга гэж тавьдаг үстэй тий. За энэ амархан тийм ээ. За тийм. Хоёр дахь хажиг бол амархан байна. За тэгэхээр бол аранлаг бол юу гэж байна? Павгийн нэмшиг ишээ ранижи юл янжа юлжин овоо маян гэдэг нь бол догши жүнсэд нан яа гэж те баг зэрэг бодох зүйл байгаа боловч тийм ээ. Сүүлийнх нь бол шал дими яриа гэсэн маягтай. Ян хонаарэ гэж. За мөн гэж. Аранлаг биш хажиг бол бас зүгээр орохгүй байна тийм ээ. Сая бол шаваан дондомдуу мэд гэд яриад одоо баахан лүм мөн татаад ингээд рэгва готлоод ингээд хажигт аранлагт гаглууллаа тийм үү. Одоо ян хонороо гэд шаваан гүнзүвдүү явууртаал гэд нөгөө талаас нь дүүлэх гэж. Дондомдуу мэд гэд яриад байсан тийм ээ. Тэгээ дондон товдон дууаны дондон намба сүмдүүдод гэд дондон намба сүмдүү мадуу бартал гэд ингээд ярьсан тэр нь бол аранлаг гагалсан тийм ээ. Наа чи өөр юм аа, өөр дондом ярьж байгаамаа гэдэг гисэн тийм ээ. Хэдийгээр одоо наадах чинь шаваан болвол уйта дайлцсан дондон товдон дууаны гэсэн намдаг ламжи мэгва нянда павгийн нэмшиг ишээд хэлж байгаа тэр одоо юунд дондомор мадууа боловч танижи вангийн шаваа зам маян би дондомбор дууа ин гэсэн шүү дээ тийм ээ түрүү. За гих мэтлэнгээр бол ингээд хас. За тэгсэн ян хоноор шаваан гүнзүвдүү явуурт гэдэг одоо нөгөө талаас нь гэх юм одоо санаагаа шууд хэлж байна те. Шаваан гүнзүвдүү явуурт ютал дагваданы шевадан дишин жодба рагваин гэж. За ийм л юм дат чинь ютагаас. Дагваданы шевадан гэж. Шаваан гүнзүвдүү явууртал гэдэг ютагийн ийм. Дагва гэдэг нь юу хэлж байгаа? Дагва гэдэг нь гүндгийг хэлж байгаа. Гүн дагва. Тэ? Цани сүмжийн одоо дотор байдаг гүндэг. Гүн дагва. Шева гэдэг нь шавааныг хэлж байгаа. Шева өөрөө шаваан шүү дээ тийм ээ. Дэшин жодба рагваин гэж. Дэшин гэдэг нь бол ёндвыг хэлж байгаа. Ёндв. Дэшин жодба рагваин шэ сумбадар за энэ сүмгийн одоо энэ тайлбарлаж байна тийм ээ. Шэ сумбадар гүнзүв сүмбүү гарундуу дүүви чирдэ гэж. За гүнзүв сүмбүү гарундуу дүүви чирдэ. Дэнэ шадвин гүнзүв сүмбүү ремба шиндүү. Гүндэг шаваа ёндов сүмлаа жогба гааш. За тийм бооз гүндэг дагва гэдэг нь бол гүндэг. Шева гэдэг нь шаваа. Дишин гэдэг нь ёндов. За энэ гурвыг хэлж байгаамаа уйтагийн гааш. Дэсүм гарундуу дүүбичэр шэнаа. Дэсүм гарундуу дүүбич шаваан бол дэсүм гарундуу дүүа юм аа. Шэна ян
завь танжуурлаа маачаав гэж. Завь танжуурлаа маачаа. Завь танжуур юу вэ? Гүнзүү сүмбүү гаранду Ютала сунга наншин гүнзүү сүмбүү ше сумбаатар гүнзүү сүмбүү гаранду дүүбийч гэсэн шүү дээ, тийм ээ. Энэ завь танжуур нь энэ шүү дээ, тийм ээ. Шаваа ёндо гүнзүү сүмдаа жоо дээ сүм гаранду дүүбийч шана ян завь танжуурлаа мачавтай гэдэг нь дээ сүм гаранду дүвна гүнзүү сүмбүү гаранду дүүбий мачаав гэж. Ше сүмбаатар чин гүнзүү сүмбаа тий уйтаад байгаа гүнзүү сүмбүү гаранду дүүбий мачав мадува юмаа гэж. Гэсэн санаа үстэй тийм ээ. За ойлгомжтой. Шүн гамбаны чин гамна дембийн за саяны энэ хоёр шат вэ шүү дээ. Дагваданы шевадан дэшин жодвар агваин шевин шүн гамбаны чин гамна дембийн гүнзүү сүмбүү гаранду ёна таниchi вангийн шагва замжи гүнзүүдүү ёви мачаав гэсэн үг гэж. Тийм ээ. Таниchi вангийн шагва замжи гүнзүүдүү ёви мачаав буюу таниchi вангийн шагва зам маян гэсэн юу тийм шагва зам маян таниchi вангийн шагва замжи гүнзүүдүү ёви мачаав гэдэг нь таниchi вангийн гүнзүүдүү мэдээ гэсэн санаа. Түрүүн тодорхой хэлсэн шүү дээ. Дээр тийм ээ. Дээр хэлсэн шүү дээ. Дондон товдон дуаны дондон номбо сүмдүүдод гихтэн юу гэж хэллээ? Шаваа дондон сүмбүүд өдр мадууч таниchi вангийн шагзан маянби дон дамба дэр дүбээч гэсэн шүү дээ. Тийм ээ. Таниchi вангийн шагва зам маянби дондомдуу дүүаин гэсэн юм чинь таниchi вангийн шагзамжи гүнзүүдүү ёви мачав гэж хэлэх нь аргагүй зүг бистэй тийм ээ. За тийм. Она лүгдээ за симзэмбийн лүгдээ дондомдуу ёдваадан заяд дөнжиг. За энэ тун чухал юм ярих гэж шүү тийм ээ. За тэгсэн одоо аранлаг бол ингэж хариуллаа шүү дээ тийм ээ. Уйтад айлцсан шүн гамбаны чин гамна дэми гүнзүү сүмбө гаранду ёна таниchi вангийн шагзамжийн гүнзүүдүү ёё мачваа гэсэн. Тэгсэн хажиг өөдөөс нь эргүүлээд асууж. Симзэмби ёсонд дондомдуу ёдваадан заяд донжиг. Гүнзүүдүү ёдваадан дагид донжиг бүр жидам нямна маян гэж. Маян бад энэ юу шүү? Аранлагын хариулт шүү. Хажиг бол бодож байна те. Симзэмби ёсонд дондомдуу ёдваадан заяд донжиг. Гүнзүүдүү ёдваадан дагид донжиг гэж бодож байна те. Тэгсэн аранлаг бол биш ээ гэж. Маянд дагид ина гүнзүүдүү ёви мачав. За энийг бүр тогтоочмоор юм байна шүү. Маш сайн тэмдэглэж аваад энэ симзэмби ёсны энэ одоо маш сайхан тодорхой хэлж өгч шүү. Дагид ина гүнзүүдүү ёви мачав. Дондомдуу ёна заяд имби мачав гэж. Дондомдуу ёна заяю имби мачаа гэж. Дамбуу дэртаал гэж юм. Дамбуу дэртаал. Дамбуу дэртэл гэдэг нь дагид яна гүнзүүдүү ёви мачав гэдэг тийм. Дагид яна гүнзүүдүү ёви мачаагаар тал гүншийн багчигдан гансаг давуу дагю имба гаашиг. Дагю имба гаашиг гүнзүүдүү мэвэж гэж. За гүншийн багчиг мөн гансаг мэтэн болвол дагюдын гэхдээ гүнзүүдүү мэд юмаа гэж. Гүншийн багчиг бол шаваан шүү дээ тийм ээ. Гансаг бас шаваан. Тэгэхээр тэд нар бол яг нь дагюд мөн гэхдээ гүнзүүдүү мэд харин юу лээ? Дондомдуу ёд шүү дээ. Дондомдуу ёд шүү дээ тийм. Дон дамбар дүүа шүү дээ тийм биз дээ. Дон дамбон өвөний мэдла намба нийдээ гэд шаваан дон дамбон өвөний мэ бадан ёндов дон дамбон өвөний мэ баг хоёр гарсан шүү дээ. Тэгэхээр шаваан бол дондомдуу ёд.
Гүнши гэдэг нь юу хэлж байгаа гэхээр Сэмзэнбийн ёсонд бол гүнши гэдэг бас нэг юм оюун ухааны нэг төрөл гэх юм уу хэлбэр юм байна. Яг үхээр бид нар бол одоо ингээд нас бараад үхэхээр зэрэг за бидний бие махбод бол ойлгомжтой ингээд одоо байхгүй болно тийм ээ байхгүй болно. Тэгээд дээр нь бол энэ гадна талын одоо энэ гадагшаа хандсан оюун ухаанууд бүгд дотгошоо урагдаад бас хаагдана. Одоо нүд ам хамрын одоо оюун ухаан бүгд бол ингээд юм харахаа болоод сонсгоо болоод бүгд хаагдана. Түүний дээр сэтгэл бас ингээд хаагдаад байхгүй болдог. Тэгэхээр яах вэ гэхээр Сэмзэнбийн ёсонд тэгвэл энэ үүлийн үр тийм ээ урд төрөлд хийсэн үүлийн үр мөр одоо энэ төрөлд хийсэн үүлийн үр энэ төр чинь яаж дараагийн төрөл рүүгээ явах юм бэ? Тээвэрлэгдэх юм бэ? Тэр чинь яаж урд төрлөөс одоо нэг тэргүүлшгүй цагаас урдын одоо урд төрөл тэр бүгдийг хийсэн нүгэл буян бүх юм чинь одоо ингээд үүлийн үр чинь одоо бид нар идлээд явж байгаа. Тэгэхээр тэр чинь юм тээвэрлэлт байх ёстой шүү дээ тийм ээ. Урдаас энд ирээд эндээс хойшоо явах юм транспорт хийгдэх ёстой. Тээвэрлэл тэр яаж тээвэрлэгдэх юм хэрэг энэ гүнши гэдэг юмны дээр тээвэрлэгдэнэ гэж. Сэмзэнбийн ёсонд гүнши гэдэг юм гаргаж ирж байгаа. Тэр гүншигийн багчиг гэдэг нь тэр гүнши тийм ээ түүний тэр багчиг буюу тэр авьяас тэгээд одоо бодгаал буюу энэ гансаг энэ бүгд бол дагид юм байгаа шиг. За энэ гүншигийн тухай бол тусдаа бас судалдаг. Богд ламын одоо зохиосон гүншигийн одоо ном байгаа. Тэрийг бол бас ингээд бусд нь үздэг гүншиг бол маш нарийн тайлбарладаг. Сэмзэнбийн ёсны одоо маш одоо онж таньж мэдхүйе бэрх ийм одоо зүйл бол энэ гүнши гэж үздэг. Гүншиг Богд лам өөрөө ч тэр номон дээр бичсэн байдаг. Тэгээд одоо өөрийнхөө одоо дээдс багш нарынхаа айлтсан сургаал зарилгийг бол одоо өөрийнхөө оюун ухаанд дахин одоо санаж сэргээхийн тухайтад одоо гүншиг бол дахин одоо ингээд яаж гинэ гэд сэргээхийн тухайтад энэ хэсгийг бол ярьж гинэ гэд ингээд гүнши заваанд бол ингээд гараад тэгээ гүншигийн тухай одоо ингээд айлтсан тийм сургаал ном бол байна. За тэгэхээр яг зүгээр энэ ингээд гараад ирж байгаа учраас товчхон юу юм бэ гэдгийг таниулахын тухай зүгээр товчдуудыг тайлбарлаж байгаа юм шүү. Гүнши гэдэг бол ийм одоо хамгийн л одоо тэр нүгэл буян бүгд юм ингээд ачаа тээвэрлээд урд төрлөөс энд ирээд эндээс хоошоо яваад ингээд явж идэг ийм зүйлийг хэлж байгаа гүнши. За гансаг давуу бол за гол хэлж байгаа зүйл бол эдгээр зүйлүүд маань дагюуд ин гэхдээ гүнзүвдүү мэд юм а гэж. Дамбуу дэртаал гэж. Дамбуу дэртэл гэдэг нь гүншийн багчигдан гансаг давуу дагюуд имбар таал юу гэж дэни суа чö шенла небр дэвичэр гэж. Энэ суа чö шенла небр дö гэж шүү дээ. Небр дö энэ Сэмзэнбийн ёсны дагюуд гэдгийн утга шүү. Дагюуд чинь цаниж дагюуд тэ Сэмзэнбийн ёсны дагюуд гэдгийг утга нь юу юм гэхээр суа чö шенла небр дö. Тэгэхээр гүнши багчиг гансаг мэтийн тийм ээ ийм зүйлс бол яг нь өөрөө одоо энгийнээр хэлвэл оршихуйч гэх юм уу да тийм ээ. Заавал өөр зүйлд бол харгалзах ёстой. Харгалзаж ингэж байж идэг гэсэн санаа. Ийм зүйлийг бол дагюуд гэж хэлж байгаа. Дагюуд тийм ээ. Дамбуу дэртаал гэсэн ш. Гүншидан багчигдан гүншийн багчигдан гансаг давуу бол дагюуд имбартал дэни суа чö шенла небр дэвичэр. Дэвичэрдэ пумбула мадимбар гансаг сүндүмэд гэж байгаа үз. Пумбу гэдэгт одоо харгалзахгүйгээр бол гансаг гэдгийг бол тавьж чадахгүй гэсэн санаа. Мөн гүншила мадимбар дийм багчиг сүндүмэвэж гэж. Сүндүмэвэж. За тэгэхээр энэ суа чö шенла небр дö гэдгийн утга бол ерөнхийдөө энэ доор нь бол тодорхой болж байна те. Гансаг чö чинь дагюуд эндээ
одоо нэг юм гансаг чөж дагюинд гансаг суа чөшинла небрду дэвэчэр гэж хариулах нь шүү дээ тийм ээ. Гансаг чөж дагюинд гансаг суа чөшинла небрду дэвэчэр. дэвэчэрдэ Пумбула мадэмбэр гансаг сүндү мэвэж гэнэ шүү дээ. Пумбула мадэмбэр гансаг сүндү мэвэж. Гүнши багчиг чөж дагюинд гүншила мадэмбэр дийн багчиг сүндү мэвэж. Тэгэхээр суа чөшинла небр дэвэчэр гэдэг бол Сэмзэнби ёсны дагюд гэдгийн утга шүү. Дагюд гэдгийн утгыг бол ингэж тавьдаг байх юм байна шүү. За энэ бол дагюжийн дон. Дагюжийн донг бол ингэж тавих нь шүү. Тэгэхээр энийг бол бүр тогтоох хэрэгтэй. Ялангуяа Дацангийн одоо шавнар бол Дацангийн оюутан лам нар бол энийг маш сайн тэгжиж Сэмзэнбийн ёсны заюд дагюд гэдэг бол одоо хамаг чухал юм бол энэ дээр тулж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ утга нь энэ дээр гарч байгаа шүү. Энэ дээр тэр бүр бас ингэж сайхан тодорхой хэлсэн бас байдгүй шүү. За тэгэхээр Пумбула мадамбар гансаг сүндүмэ гүншила мадамбар дийн багшиг сүндүмэ вэж гэж. За дагю юм байгаа ш. Тэгээ дамбуу дэртал дэний суа чөшинлан эвэр дэвэж гэдэг нь дагю имбар тал суа чөшинлан эвэр дэвэж гэдэг бол энэ бол дагюжин утга бахнэ. За тэгээд юу гэсэн бэлээ? Пумбула мадамбар гансаг сүндүмэ гүншила мадамбар дийн багшиг сүндүмэ вэж гэж. За завиндаг нева дэртал нева юу лээ? Гүнзүвдү мэвэж гэсэн. Гүнзүвдү мэвэж. За завиндаг нь нева нь шүү дээ, гүнзүвдү мэва. Тэгэхээр гүнзүвдү мэвар таал гүншийн багчигдан гансаг давуу гүнзүвдү мэвар таал гэдэг юу чинь. Цаншин амаа дэ дондомду ёжжан заяа маян бичэрдэ гэж. Дондомду ёд тийм ээ, гүншийн багчиг цаншин амаа гэдэг нь тэр нөгөө гүншийн багчиг гансаг гэдгээ хэлж байгаа шүү дээ. Энэ хоёр бол дондомду ёд. Заюд маян бичэрдэ. Заюд ина сая дагюд гэдгийг яриад дуус. Одоо заюд нь гарч ирж шүү. Заюд ина ранит суа чөшинла мадөгөвэж гэж. Мадөгөв. За энэ Сэмзэнбийн ёсны заюжин дон. Заюд гэдгийг ингэж тодорхойлж байгаа. Заюд ина ранит суа чөшинла мадөгөв. Мадövийн чава. Ранит суа чөшинла мадövад Сэмзэнбийн ёсны заюжин дон. Сэмзэнбийн луулаад бараг заюжин цанид гэж тавьсан ч болно. Заюжин цаны шоо ранит заю юм би цаны шоо гэх юм бол ранит суа чөшинла мадöva. Ранит гэж хэлэхгүй бол нөгөө чөжин нөмэ дагсал орж ирээд аюул ядаргаа болно шүү дээ тийм ээ. Тэгэхээр ранит гэж оруулж ирж байгаа. Ранит заю юм би цаны шоо гэвэл ранит суа чөшинла мадöva заюжин цан. Сэмзэнбийн ёсны. За тэгэхээр Сэмзэнбийн ёсны хоосон чанарыг хүртэл тавих удаа тэгээд байгаа шүү дээ тийм ээ. Сүнзэн нийдун сүнзэн зэ шингэн дон ба зэ тада маян ба гэд зэ гэд орж ирээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр нэг бол зэ юм ба нэг бол заюду юмэ ёд мэд ийм л утга шүү дээ тийм ээ. Тэгэхээр заюду ёд мэд. Тэгэхээр заю яна рани суа чөшинла мадögovэж гэж. Энэ бол Сэмзэнбийн ёсны заюжин утга шүү. Дээшиндөө. За тэгэхээр эндээс жишээд бол одоо олон юм мэдж болохоор байгаа биз. Дээшиндөө лүгдээс за Сэмзэнбийн лүгдээ дондом дэмбаадан дондомду ёбад донжиг баадан гэх юм уу. Гүнзүв дэмбаадан гүнзүвдүү ёдва донжигви намшигч мэдзэддэ гэж. Сэмзэнбийн ёсонд дондом дэмбаа болоод дондомдуу ёд гэдэг хоёрыг ойлголтыг бол нэг утгатай гэж хэлж болохгүй гэж. Нэг янзаар ойлгож болохгүй гэсэн. Дондом дэмбаа дондомдуу ёба гэх хоёр бол өөр юм. Жишээ нь Сэмзэнбийн ёсонд амархан байгаа үстэй.
Сэмзэнбэ ёсонд бомба бол дондом демба биш. Харин бомба бол дондомду ё. Тэгэхээр Сэмзэнбэ ёсонд дондом дембадан дондомду ёбаны донжиг маян баг өстэй. Гүнзүв дембадан гүнзүвдүү ёдва бас донжиг биш. Тийм ээ? Нам шиг мэдзэдтэй заамрах мөн гоо. Шаван дондомду ёжжан тийм ээ? Шаван дондомду бомба дондомду ёд, шаван дондомду ёд. Тэгээ дондом демба маян. Гүнзүв демба инжан шаван бол гүнзүв демба ин. Гэтэ гүнзүвдүү мэд дондомду ёд. Ийм ялгаанууд байна шүү дээ, тийм ээ? Бүр энэ маш сайхан бүр тодорхой. Маш тодорхой болгож өгч байна, тийм ээ? За амархан байгаа хоо гайг баг. Анхааралтай сайхан ингээ унших юм бол ердөөч тийм бас хэцүү биш, тийм ээ? За дэл хажиг нарэ гэж. За ингээд аранлаг ингээд сайхан бүр сайхан дэлгээд ингээд өстой ялгаад ингээд тодорхой болгоод өгсөн чинь за аранлагийн энэ хэлж өгсөн дээр хажиг бас асуулт асууж байна, тийм ээ? Хажиг нарэ. Шаван дондом демба ямбартаал. За аранлаг шаван бол дондом демба биш ээ гэд бүр сайхан хэлж өгсөн шүү дээ. Дондом демба биш. Гэхдээ дондомдуу ёд юм аа гэсэн чинь хажиг бол юу гэж байна? Шаван ч дондом демба юм уу гэд асууж байна, тийм ээ? Шаван дондом демба ямбартаал дэ дондом дембэр цамэ дүбээчэр химээ хийгээд мөн дэ гүнзүв дембэр цамэ дүбэр тал дэ гүнзүв демба имбээчэр шэ серваны чава 망해봐 인데 гэж. Чава 망해봐 인데 гэдэг нь чава мажуул гэсэн үг шүү дээ, тийм ээ? Чава 망해봐 인데. За таны энэ хэлж байгаа ч юм бол имбадан дуа мачевийн галын имбээч гэж. За таны ярьж байгаа ч юм бол имба гэж ярих дуа гэх хоёр ойлголтыг сайтар ялгаагүй ийм л одоо асуулга хэлцээ одоо байна шүү дээ гэж. Тийм ээ? Дондом демба ямбартал гэчээд дондом дембэр цамэ дуа гэх. Гүнзүв дембэр цамэ дуа ямбартал гүнзүв дембэр цамэ дуа ин гэдгийнхаа баталгаанд нь тэгээ гүнзүв демба имбээчэр гэдэг шүү. Гүнзүв демба ина гүнзүв дембэр цамэ дуийн чаваа байхгүй шүү дээ, тийм биз дээ. Энэ дээр цамэ дуа гэдэг. Энэ дээр имба гэдэг хоёр яриад байна шүү дээ, тийм. Ийм ин учраас дуа юм байх ёстой. Дүүвийн чав гэж бодоод байна шүү дээ. Одоо зүгээр энгийнээр одоо товчхондоо болвол тийм. Тэгэхээр аранлаг ялгаж өгч байна, тийм. Таны яриад байгаа чи имбадан дуа гэдэг хоёроо ялгаагүй ийм одоо асуулт байна гэж имбээчэр. Дэ цоннаа гэж. За энэ дээрх одоо энэ зүйлүүдээр бол ингээд бодохоор дондом демба шивэн дондомдон. Аюу. Дондом демба шивэн дондомдон. Дондомдуу ёд мэд гэдгийн дондомны хоёр бол дом мижиг ба юм аа гэж. Тийм ээ? Нэг утгатай биш юм аа. Хоёр өөр утга гэж. Дондом демба гэдгийн дондом. Дондомдуу байгаа тийм нэгсэндөө дондом демба гэж байгаа чинь бол одоо хол чанар гэлж байгаа шүү дээ нэгсэндөө тийм товчондоо дондом демба. Дондомдуу ёд мэд гэдэг чинь бол одоо өөрийнхөө мөн чанараас бүтсэн үгүүд бол хэлж байгаа яриа шүү дээ, тийм ээ? Дондом демба. Шивийн дондом. Дондом демба гэдэг чинь бол одоо Сэмзэнбэ ёсонд ярьж байгаа шүү дээ, тийм ээ? Донёд онсомдуу догвын павгийн нэмшиг ишээ. Тийм ээ? Тэгээд дондом демба шивийн дондом бол лоо дондамба. Лоо дондамба. Тийм шүү дээ. Сэмзэнбэ ёс юм чинь.
Дундам Демба гэдэг чинь павгийн юм шиг ишээ хэлж байгаа. Нэг талаасаа. Шив дундам гэдэг нь дундам Демба шивэн дундам бол лоо дундам ба. Дундамдуу ёдмит жөдвийн дундам бол юу ах вэ? Дундамдуу ёмит жөдвийн дундам бол нэг ёсондоо рангийн цанижис дуа юм уу, мадуа юм уу гэсэн санаа. Дундамдуу ёд мэд гэдэг чинь. Дээд утганд байгаа мó байхгүй мó гэдэг чинь бол өөрийнхөө мөн чанараас бүтсэн юм уу гүм үү гэсэн санаа. Тийм биз дээ. Сэмзэн бияс юм чи. За тэгэхээр товчхондоо юу ярих гэдэг юм гэхээр дундам Демба шивийн дундамдуу ёмэд гэж ярьж байгаа үеийн дундам хоёр бол хоёр өөр юм аа. Тийм ээ. Үг нь адилхан дундам гэсэн нэг нь ард нь дундам Демба гэсэн нөгөөх нь ёдуу мэдүү гэсэн ийм л асуудалтай. Гэтэ дундам гэдэг болохоор бол ижлэн гэж бодож болохгүй байна шүү дээ, тийм ээ. Дундам Демба гэвэл тэр дундам нь өөр юм ярьж байгаа. Дундамдуу ёд мэд гэдгийн дундам бол бас өөр юм ярьж байгаа. Тэгэхээр утга нь бол өөр юм шүү. Нэг утгатай биш шүү. Энэ хоёр дундамыг бол хольж болохгүй, ялгаатай юм шүү гэж хэлдэг. За цааш нь Гүнзүв Демба шивийн гүнзүвдэн гүнзүвдүү ёмит жөдвийн гүнзүв хоёр бас өөр юм а гэдгийг бол мэдэх хэрэгтэй шүү гэж. За Гүнзүв Демба шивийн гүнзүв бол юу вэ? Гүнзүв Демба шивийн гүнзүв бол таанидвийн цадмаан ор Демба гэсэн санаа. Тийм ээ. Таанидвийн цадам. За таанидвийн цадам гэхээр ойлгож байна уу? Ойлгохгүй. За Гүнзүв Демба шивийн гүнзүв бол одоо хойно гарна. Тэгэхээр илүү тодорхой болох бах. За юу. Хойно гарна. За Гүнзүв Демба шивийн гүнзүв бол ер нь таанидвийн цадмаан ор Демба. Таанидвийн цадмын ор гэдэг нь таанидвийн цадмын хувьд үнэн байвал тэр Гүнзүв Демба гэсэн санаа. Гүнзүвдүү ёд мэд гэдгийн гүнзүв болвол түрүүн дээр ярьснаар бол сайхан ялгаад өгсөн шүү дээ, тий? Одоо ойлгож байгаа бох, тий? Гүнзүвдүү ёд мэд гэдгийн гүнзүв болвол Миндэ вангийн шагва им аян гарна гэж байна. Миндан дай ванги. Тий? Нэр дохио. Миндэ да гэдэг нь нөгөө ва өгтөртэй ратлготой шудрагдаа байгаа шүү дээ, тийм ээ. Миндэ вангийн шагва им аян гарна. Гүнзүвдүү ёмэжевийн гүнзүв бол тэр. Гүнзүв Демба шивийн гүнзүв болвол таны би цамын ор Демба гэдгээр бол ялгаж байгаа. За тэгэхээр бол сая энэ дээр бол энэ одоо намшиг мэдзэдэ шаван дундамдуу яжим дундам Демба май Гүнзүв Дембагийн гүнзүвдүү мэд мөн тэр дээр заюу гэдгээс ахуулаад энэ бүгд тэгээд сая хажгийн хэлсэн нээс бол жишээд бол ингээд мэдхэд бол хэлбэр байна тийм ээ. За тэгээд сайхан тайван тогтоод анхааралтай уншаад ингээд дахин уншаад яах юм бол гайгүй тийм ээ, ялгаж болж байна тийм ээ. Тэгээд энэ дундамдуу ёд мэд гэдгийг бол зөндөө ярьсан тийм ээ. За энэ Гүнзүв Демба гэдгийг бол бид нар их сайн ярьж амжаагүй байгаа. Тэрийг бол энэ хойно гарна тийм ээ. Яриаг учраас хизээч одоо ингээд зүгээр орхихгүй шүү дээ тийм ээ. Заавал нэг газар ярина. Тэгэхээр тэр бол бид нар уншаагүй байгаа энэ доор. Одоо эндээс нэг за хойно гарна тийм. За ян хажиг наарэс гэж. Ян хажиг наарэ. За мөн бас өөр хажиг юу гэх юм. Хорлоо дамбуу пунсагжин чö тамжид дэндүвдүү сүмбийн гонши ёдтэй гэж. Хорлоо дамбуу пунсагжин чö тамжид дэндүвдүү сүмбийн гонши. За хорлоо дамбуу дэндүвдүү сүм бай сүм тий. Чö тамжид дэмбэрдүү аян гэж айлцсан байна. За тэрний гонши юу юм бэ гэсэн чинь пунсагжин чö тамжид ёдба дийн гонши юм бэ ч гэнэ. Энэ л өстой яахавдээ л ажиг шиг. За яг
зөв бид тийг санагдаж байгаа. Бид нар нөгөө нэг урд нь жидэн тааж дээр харцсан учраас тийг санагдчих болох юм тийм ээ. За хажиг бол тэгж юм л да. Товчхондоо хорлоо дамбуу пунсгжин чö тамжууд дэндүвдүү сүмбийн гонши бол пунсгжин чö тамжууд ёдба. Пунсгжин чö тамжууд ёба учраас тий пумбуугаас эхлээд чö тамжууд юм бүхэн бол байгаа юм аа. Тийм учраас тэр талаас нь бол бодоод Дэмбэрдүүва гэж альцсан юм аа гэж. За шээсэрва мэтэдэ гэж нь ойлгомжтой тий. Харанлаг бол тэр бол буруу. Чö тамжууд ёбааг бол одоо тэр бол хорлоо дамбуу гонши биш ээ. Хорлоо дамбур дэ ёдур дэм байгаа шиг. Хорлоо дамбуйна ранги гонши жожир мижидвийн чавэж гэж шүү. Мижи хорлоо дамбуйна гэж шүү дээ. За Сэмзумби осонд ярьж байгаа шүү дээ. Хорлоо дамбуйна ранги гонши буюу хорлоо дамбуугийн гонши жожир мижибийн чавэж. Жожир мижибийн чавэж. Дамбуу дэртаал. За дамбуу нь юу вэ? Хорлоо дамбуу дэ ёдур дэм байгаа шиг тий. Ёдур дэм ба имбартал хорлоо дамбур дэ рангийн цанижис ёдур дэм бэж. За бунсгжин чö тамжид рангийн цанижис ёдур дэм баян. Дэла хоонарэ гэж. За ёдур дэм баян гэсэн чинь бунсгжин чö тамжид ёдоо дэ хорлоо дамбуун дэндун имбар таал. За нөгөө хажигч өөрөө яаж ч батлах гадаг ш. Дэндун имбартал тэгээ гонши жожа гих дэндун гих хоёр ялгаагүй шүү дээ тийм ээ. За тийм пунсгжин чö тамжид ёдоо дэ хорлоо дамбуу гонши жожа имбартал дийдэн дэндун им бэж. Дэндун имбартал хорлоо дамбуур дэ ёдвар дэмбэжэр шина мачв цүл ар шадвадароо гэж. За дээр үзү зөндөө ярьсан шүү дээ тийм ээ. Мачв цүл ар шадвадароо гэж. За Нева аранлуг шаванис. За аранлуг бол юу гэж хорлоо дамбууд Сэмзамбын ёсон ч. Аранлуг гэдэг нь бол Сэмзамба аранлуглаа бол хорлоо дамбууд пунсгжин чö тамжид дэндүвдүү сумба дандундүү дэлцүүл ёддэс. За одоо хорлоо дамбуу дандундүү дэлцүүл угаасаа ярьж байгаа шүү дээ тийм ээ. За хорлоо дамбуу пунсгжин чö тамжид дэндүвдүү сумба дандундүү дэлцүүл ёддэ гонши гомба гойва ойлоо ножид ши дэмбэгона дэр дэлбэж гэж. За нэгдүгээрт нь бол гонши, хоёрдугаарт нь бол гомба, гуравдугаарт нь гойва, дөрөвдүгээрт нь ойлоо ножид. Энэ дөрвийн үүднээс бол дандандуу тайлбарлаж байгаа маа гэж. За дамбуу гонши ёддэ гэж. Хорлоо дамбуу пунсгжин чö тамжид дэндүвдүү сүмбийн дандундуу дэлцүүл дэлбийн дандундуу дэлцүүлжин гонши ёддэ. Пунсгжин чö тамжид ёдсам дэ дэдэр сүмбийн гонши ингэж. Ёбба биш, ёдсам. Түрүүн хажиг юу гэж хэлсэн санаж байна уу? Хорлоо дамбур дэ энэ шүү дээ хажиг юу лээ? Ян хажиг хорлоо дамбур пунсгжин чö дэндүн сүмбийн гонши ёддэ чö тамжид ёдба гэж тавьсан шүү дээ. Ёдба бол биш юм аа. Ёдсам юм аа гэж хэлж байна. Ёдсам. Дэ хорлоо дамбуу пунсгжин чö тамжид дэндүвдүү сүмбийн гонши ин гэж. Гонши юм байж. Гомбо шадуу ёдэ. За гонши нь бол ёдсам юм байна. Гомба нь бол юу гэж вэ? Гомбо шадуу ёдэ пунсгжин чö тамжид дэмбэр дүа дийн гомба ин гэж. За дэдэр сүмбийн буюу хорлоо дамбуу пунсгжин чö тамжид дэмбэр дүа гэж айлтсан зарлигласны гонши гомбо хоёр хоорондоо галваа юм аа гэж. За тэгэхээр энэ гонши буюу энэ юу те энэ гонши энэ гомбо хоёр бол хоорондоо галваа юм аа гэж. Нэг ёсондоо пунсгжин чö тамжид ёдсам гэж айлтсан пунсгжин чö тамжид дэмбэр дүа гэж айлтсан энэ хоёр хоорондоо галваа юм аа гэж. Галвар жа гой дэ дийн гонши ёжин гомба мэд гэж. Гонши нь юу вэ? Пунсгжин чö тамжид ёдсам. Харин чö тамжид дэмбэр дүа бол мэдээ. Чö тамжид дэмбэр дүа биш шүү дээ тийм биз дээ. Сэмзамби гүндэг дэмбэр дүа биш шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр гонши ёжин гомба мэд гэж. Мэвичэрдэ дэдэр сүмбийн дэндундон жожа мэвичэр. Дэдэр сүмбийн дэндун жожа гомба
гэж хэлэх. Энэ гур бол хоорондоо ялгаагүй шүү дээ, тийм ээ. Түрүүнд өмнө бол яриад өнгөрсөн шүү дээ, тийм. Жожомээ вечер. За дэдэр сумбын дэндон жожомээ вечер. Хорлоо дамбуу дэдэр сумбын говьа ёдтэй гэж. За говьа нь юу юм бэ гэхээр хорлоо дамбуу дэдэр сумба гэдэг нь хорлоо дамбууд пүнсэгжийн чö тамжид дэмбэр дүүр сумбын говьа ёдтэй чидүжэвийн дүлжа говьа гэдэг нь хэрэгэн тийм ээ. Ямар хэрэгтэй тэгж альцсан. Чидүжэвийн дүлжа живрэг мараватон дөдөөваны жесүсүн чидүү юм аа гэж. Живрэг марава тийм живрэг маравын дүмта дөдөөвийн дүмта марава энэ хоёрыг одоо дагуулахын тухайтад бол пүнсэгжийн чой тамжид дэмбэрдүүва гэж айлцсан юм аа тийм ээ. Хэрэг нь бол тэр юм аа гэж юм байж. Дэни Жесүсүн чидүү дэдэр сүн гойдэ гэж. За живрэг марава дөдөөва хоёрыг Жесүсүн чидүү пүнсэгжийн чой тамжид дэмбэрдүүр сүн гойдэ яагаад хэрэгтэй байсан гэхээр Дэнижис тийм ээ. Живрэг марава дөдөөва хоёр бол Йона ранги цанижис Йовийн чава хайлан байж. Йона ранги цанижи яваа хайлан. Живрэг марава дөдөөва хоёрын ёсонд ямарваа нэгэн зүйл байгаа бол өөрийнхөө мөн чанараас бүтсэн байх ёстой гэж үздэг. Тийм учраас л Бурхан багш тэгж айлцсан юм аа гэж. Хорлоо дамбууд Дэнижис Йона рангийн цанижис Йовийн чава хайлан байж. Живрэг марава дөдөөва хоёр бол ямарваа нэгэн зүйл өөрийнхөө мөн чанараас бүтээгүй байх юм бол тэр зүйл орших байх болцоогүй гэж үздэг. Өөрийнхөө мөн чанараас бүтээгүйгээр тэр зүйл байж чадахгүй болцоогүй. Жишээ нь бомба өөрийнхөө мөн чанараас бүтсэн байна. Тийм учраас өөрийнхөө мөн чанараас бүтсэн учраас тэр тийм ээ оршин байгаа. Оршин байгаа учраас тэр өөрийнхөө мөн чанараас бүтсэн. Нэг ёсондоо хайх юм бол бомба гэдэг ойлголт, бомба гэдэг зүйлийг хайвал заавал нэг юм олдох ёстой. Олдох ёстой. Бомбын жинхэнэ үнэн утга нь олдох ёстой. Ширээ гэдэг зүйл байгаа бол ширээ гэдэг зүйлийг бид нэр байгаа юм бол түүнийг хайхад олдох ёстой. Ямар нэг утга олдох ёстой. Тэр нь тэр ширээний жинхэнэ мөн чанараасаа бүтсэн зүйл юм аа. Тэр зүйлд нь бид нар ширээ гэдэг нэр өгж байгаа юм аа гэж тайлбарладаг. Хэрвээ хайхад ширээ гэдэг зүйлийг хайхад олдох утга байхгүй бол бид нар юуг ширээ гэж нэрлэх юм? За гэж бол одоо живрэг марава ялангуяа ингэж тайлбарладаг. Тийм ээ. Бүр за ингэж бодохоор бүр нэрэж тиймдээ гэж бодохоор тийм ээ. Тийм. Тэгэхээр бол доод дүмтаанууд болвол живрэг маравын ёс, дөдөөвийн ёс гэдэг бол одоо хамгийн доотлын дүмтаа боловч доод дүмтаанууд бол дээдхээ ойлгох, ухаарахад шат болж өгдөг ийм зүйл шүү гэж үздэг тийм ээ. Тэгэхээр бол одоо бага дүмтаа, доод дүмтаа гэдэг одоо тэгж зүгээр орхиж болохгүй маш сайн судлах ёстой. Тэгжий дээдхээ доод санаануудыг ойлгож дээдх нь тэрийг үгүйсгэхээр тэр үнэн одоо яг дээд дүмтааны үнэн санааг ойлгох хамгийн түхэн болох юм байна тийм ээ. За Дэнижис Йона ранги цанижи Йовийн чава хайлан байж. За хорлоо дамбууд дэдэр сумбын ойлоо ножид ёдтэй гэж. Ойлоо ножид ёдтэй. Дэдэр сумба гэдэг нь пүнсэгжийн чö тамжид дэмбэр дүүа. Тэ дэмбэр дүүр сумын ойлоо ножид нь юу гэхээр гүндэг дэмэддүү дүви регва намжис нөвэж гэж. Тэгэхээр хорлоо дамбууд гүндэг чö тамжид дэмбэр дүүа гэхээр
болвол болохгүй. Наадхыг чинь үгүйсгэх няцаах ийм учир шалтгаан байгаамаа гэсэн санаа. Тэр нь ямар учир шалтгаан байгаа учраас тэгж хэлж болохгүй байгаа юм бэ гэхээр гүндэг Дэмбэр Мадууа юм аа. Тэгэхээр гүндэг Дэмбэр Мадууа учраас гүндэг Дэмбэр Мадууа гэж нотолж баталж чадах тэр одоо үнэн учир шалтгаанууд чинь юм бүхэн одоо Дэмбэр Дууа гэж батлах учир шалтгааны эсрэг одоо тавих ийм учир шалтгаан болно гэж тийм ээ. Чойд хамжид Дэмбэр Дууа юм барт жийч маянтэй гүндэг Дэмбэр Мадуу вечэр. Чойд хамжид Дэмбэр Дууа маянтэй гүндэг Дэмбэр Мадуу вечэр гэд гүндэг Дэмбэр Мадууа дүүийн регва болвол чойд хамжид Дэмбэр дүүийн регвала одоо нобаж идлээ шүү дээ тийм ээ. Зан ойлоо ножид нь бол энэ бахнэ. Гүндэг Дэмбэр Дэмэдүү дүүийн регва намжис нобэж. Гондуу жигэж шадва шин дүү. За одоо дээр ингэж одоо дээр саяны энэ гарсанчлан хорлоо дамбууд чирэлжийн дон сүмба дандундуу дэлцүүл ян ёдтэй гэж. За тэгэхээр сая бол Дэмбэр Дууа гэж үзвэл Дэмбэр Дууа гэдэг чинь бол дандун юм аа. Дандундуу дэлцэл нь бол гонши гомбо гова ойлоо нажид гэдэг энэ дөрвийн үднээс үзүүлсэн. Мөн түүнтэй адилхан хорлоо дамбууд гадна талын утга байгаа гэж айлдж байгаа ч юм бол бас дандун юм аа. Тэрийг яаж дандун гэж тайлбарлаж чадж байгаа юм бэ гэхээр саяных шиг гонши гомбон ойлоо ножид гэдэг дөрвийн үднээс бол тайлбарлаж байгаамаа гэж хэлгээд байна. Чидун гэдэг бол байхгүй гэж үздэг. Ягаад гэвэл сэмзэмби ёс те бүх юм сэтгэлийн мөн чанартай учраас гадна талын утга гэж бол байхгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр хорлоо дамбууд гадна талын утга байгаа гэж айлдсан ч юм бол дандун юм аа. Энийг өөр утганд тайлбарлах ёстой. Ийм сургаал юм аа. Зарлиг юм аа гэж хэлгээд байна. Яаж дандундуу тайлбарлаж байгаа юм бэ? Гонши гомбо гован ойлоо ножид шин гонод гэж. За дамбуу гонши ёдтэй чирэл дононгийн шива тэдэр сүмбийн гонши юм гэж. Чирэл дононгийн шива гадна талын юмс гадна талдаа бүтсэн юм шигээр үзэгдэж байгаа. Энэ оюун ухаан. Тийм ээ. Богд бол далайн түвшнээс 8800 метрийн өндөр тугай Эверестийн оргил оршихгүй нь миний оюун ухаанаас хамааралтай гэж би бодож чадахгүй байгаа шүү дээ. Гадна талаасаа ингээ өөрийнхөө мөн чанараасаа бүтсэн юм шиг надад үзэгдэж байгаа шүү дээ, тийм ээ. Сансар окторгүй гариг хэсэг галактик хэдэн тэр бум одод оршиж байгаа нь надаас хамааралтай гэж бодож чадахгүй байгаа шүү дээ. Бидний оюун ухаанаас би тэгж харж байгаа нь миний оюун ухаанаас шалтгаалж байгаа маа гэж. Хизээж бодож чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бол чирэл дондуу дүүр намын шива, чирэл дононгийн шива бол юмс гадна талаас бүтсэн юм аа гэж айлцны гоншин юм аа гэж. Тэдэр сүмбийн гоншин юм би ч гэдэг намдэл майрг гилэд дагнитла жида ранжин ладөнэ намрэг дишим мин намба жижүр раврев ласух шин гэж. За тийм. Чирэл дондуу намаа те намдлын лүн бол тодорхой харж байна те. Майргаар бол эсмитсэн нэр бол ингээ бүрхэгдсэн. Ийм шалтгаанаар бол яах нь бид нар бол юмсыг гадна талаасаа бүтсэн юм шигээр бол ингэж харж байгаамаа. Тийм ээ. Тэгэхээр бол яах нь юмс бол тэгж гадна талаасаа бүтсэн гэж бол намрэгва буюу намбар рэгва зам жин дүмтаа марава сэмзэмбэ ёсонд бол тэгж үздэггүй юм аа. Тийм ээ. Жежүр раврив ласух шин гэж. За энэ сэмзэмбийн ёсонд бол одоо энэ юм сэтгэлээс бүтсэн юм аа, гадна талаас бүтээгүй юм аа гэдгийн олон одоо жишээ одоо байдаг. Одоо зэрэглээ шиг, илэв шиг, зүүч шиг гэдэг юм уу та. Тэгээ тэрийг бол хэлж байгаа. За энэ зэрэглээ бүргэлзээтэй тэргүүтэнтэй адилхан гэж. За шийд нишүба
лон игнингийн зохиосон нь шүү. Ранги сабун ганласу намрэг гэсэн сэмзэмаг хэлж байгаа. Намрэг нанва ган жунва гэж. Дээдэн дийн жимчидний намба нису төбисөн шээсүн байж. За тэгэхээр бол яах нь товчгондоо юмс бол гадна талаасаа бүтээгүй, гадна талаас бүтсэн юм шигээр хардаг. Тэр харж байгаа тэр байдал одоо гэх юм уу чирэл дунд навын шива байна тийм ээ. Чирэл дунд нав гадна талаасаа юмсыг бүтсэн юм шиг харагдаж байгаа тийм шив тэр талаас нь бол бурхан болгоогоод гадна талын утга бол юмс гадна талаасаа бүтсэн юм а гэж ингэж айлцсан юм а тийм ээ. Юмс гадна талаасаа бүтсэн юм шигээр бидний оюун ухаан бол тэгж хардаг. Тэгэхээр тэрийг болгоогоод бурхан багш бол юмс гаднаасаа бүтсэн гадна талын утга бол байгаа гэж айлцсан юм а. За Сэмзэмби ёсонд бол хорлоо дамбуу гонши чой тамжид дэмбэр дүүр сүм гонши бол чирэл дунд навын шивалга гоноо тэгж айлцсан юм а гэж хэлдэг. За гомбо шатуу яа гэж. За гонши гомбо чирэлжийн дон дэ дэдэр сүмбийн гомбо имби чирдэ дэдэр сүмбийн дэндон ам жожа юм бэ ч гэж. Чирэлжийн дон гадна түрүү нь бол чирэл дунд навын шива гонши байсан тийм. Одоо чирэлжийн дон гадна талын тэр утга өөрийн тэр бол гадна талын утга бол өөрөө хорлоо дамбууд чой тамжид дэмбэр дүүр сүмийн гомбо хийн гэж. За дэдэр сүмбийн дэндон юм уу жожа юм бэ ч тийм өгүүлбэтгүн жожа юм бэ ч. Хорлоо дамбууд дэдэр сүмбийн говаа ёдтэй гэж. Говаа нь юм бэ? Ар шадвадар чид үжээвэн дүлжа нянтой дэний жесус хүн чид юм бэ ч гэж. За өмнө одоо ном хэлсэнтэй адилхан чид үжээвэн дүлжа болсон хорлоо дамбуун чид үжээвэн дүлжа шүү. Хорлоо дамбуун чид үжээвэн дүлжсэн нянтой дэний буюу жавраг марава дөдөө хоёрыг дагуулгын тухайтад бол тэгж альцсан юм а гэж. За баталгаа нь намдэл дээдэ нядун данюмжан ланчин сэгдэн нидзадна жигдэн түгний баашигги чирэл юла жупарзаад гэж. За энэ бол одоо гадна талын утгыг хүлээн зөвшөөрдөг, чидун айлгандаг одоо ийм гансуудын тухайд тэднийг болгоогоод бол бурхан багш альцаан чирэл юла зүгээр заад гэсэн. За ийм утгаа. За Нишубалаас мөн Нишубад юу гэсэн бэ? Сүгсүг жимчид ядурны дээдүл баяи живола сүг суг жимчид тэргүүтээ ёд гэж байгаа юм тийм ээ. Дэмбэр ёд гэж байгаа нь дээдүл баяи живола гомбиван гэсэн баян гэж. Тэгэхээр бол жавраг марава дөдөө хоёрыг бол одоо номонд оруулах, номогдох сэтгэлийн одоо тэдний сэтгэлийг номогдохын тухайд тийм ээ болгоогоод түүний ирэхээр бол альцсан юм а. Зүдэ жунгийн симжан шин гэж. За шээсүн бич. Ойлоо нөжид ёдтэй. Ойлоо нөж нөхө сүнзэн зайшин гоггүй рэгван хамжинд бэж. Сүнвадан зэмбад зай шинги тийм ээ. Зайшин гоггүй рэгва буюу сүнвадан зэмба зай татдууд зэмбийн зэмба гоггүй рэгва. Сүнвадан зэмба буюу гадна талын нөгөө тэр байгаа гэж бодсон тэр гадна талын утга түүнийг барьж байгаа оюун ухаан хоёр бол хоорондоо хамааралгүй биш юм а. Хоорондоо хамааралтай юм а. Дотоод сэтгэлээс тэр гадна талын зүйл чинь хамаарч байгаа юм а. Гэдгийг баталж нотолдог тэр оюун ухаан бол одоо тэр гадна талын утгыг бол бүтсэн гэдгийг бол үгүйсгэх ийм үгүйсгэнэ гэсэн. Тийм ойлоо нөжид гэдэг чинь. Бодтой одоо тэр одоо үгүйсгэх няцаах учир шалтгаан нь бол сүнзэн зайшин гогбын ригба буюу сүнгадан зэмба зайшин гогбын ригба даг жумцсан намжис нөбэж юула юунд нөбо юм бэ гэхээр тэр чой тамжид чирэл дунду дуу гэх юм уу чой тамжид дэмбэр дууар зэмбин зэмбала нөбэж нөбат юм тийм ээ.
Мандела хонарэ хорлоо домбож өдөн сүмбийн доён гомбоо мявтаа за ингээд олон ингээд бас л ингээ хоорондоо холбоотой л доо. Гэтэ одоо цаг болчих бас нэлээд үлдчих. За тэгээ өнөөдөр энэ үрээд завсарлая да. Ингээд үргэлжлүүлээд одоо саяных дээр ингээд бас л асуулт асуугаад ингээд хариулаад явж байгаа ингээ хойшоо бас их хэсэг бас үргэлжлээ 2 3 юу гарна. За өнөөдөр энэ үрээ завсарлая.